Сайн байна уу? Монголиа хичээлийн шинэ жил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдсэн байна. 2024-өөс 2025 оны хичээлийн жилд 1-р ангид суралцах хүүхдүүдийг Монголын системээр дамжуулан бүртгэж байгаа. Тэгвэл бүртгэлтэй холбоотой нийтлэг асуулт хариултыг та бүхэнд хүргэж байна. Энэ жил хэдэн оны хүүхдүүд сургуульд шинээр элсэн орох вэ? 2024-өөс 2025 оны хичээлийн жилд 2018 оны 1-р сарын 1-ээс 2018 оны 12-р сарын 31-ний өдрийн хооронд төрсэн хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангид цахимаар элсэх боломжтой. Хүүхдийнхээ сургуульд хамрагдах хүсэлтийг хэрхэн илгээх вэ? Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангид хамруулах хүсэлтийг 2024 оны 8-р сарын 12-ны өдрөөс 25-ны өдрийн 17 цаг хүртэл Монголиа системээр хүлээн авна. Монголиа аппликейшн ашиглах боломжгүй бол хэрхэн элсэлтийн бүртгэлд хамрагдах вэ? Та өөртөө ойр барилах төрийн өмчийн сургууль дээр очиж дэмжих багийн тусламжтайгаар элсэлтийн бүртгэлийг баталгаажуулах, цуцлах боломжтой. Хүүхдийн болон асран хамгаалагчийн бичиг баримт шаардлагатай. Хүүхдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү үйлчилгээг авах шаардлагатай бол хаана хандах вэ? Хэрэв хүүхдийн асран хамгаалагч тухайн үйлчилгээг авах шаардлагатай тохиолдолд өөрийн болон хүүхдийн бичиг баримтыг бүрдүүлэн өөрт ойр байрлах төрийн өмчийн сургууль дээр очиж дэмжих багийн тусламжтай элсэлтийн бүртгэлийг баталгаажуулах, цуцлах боломжтой. 2017 онд төрсэн хүүхдийг элсүүлж болох уу? Та өөрийн хамран сургах тойргийн төрийн өмчийн сургуулийн элсэлтийн комист хандан уламжлалт аргаар бүртгүүлэх боломжтой. Хүүхдийн болон асран хамгаалагчийн бичиг баримт шаардлагатай. Хотоос орон нутаг руу шилжсэн. Заавал шилжүүлэг хийх шаардлагатай юу? Хүүхдийн оршин суугаа хаягийн мэдээлэлд үндэслэн сургуулийн хуваарлалт хийгдэх тул шилжилт төлөвлөгөө хийлгэсэн байх шаардлагатай. Гадаадын иргэн харьяатын хувьд элсэх хүсэлт хэрхэн гаргах вэ? Та өөрийн хамран сургах тойргийн төрийн өмчийн сургуулийн элсэлтийн комист хандан уламжлалт аргаар бүртгүүлэх боломжтой. Хүүхдийн Монгол улсад оршин суух үнэмлэх болон асран хамгаалагчийн бичиг баримт шаардлагатай. Төр оршин суугч бол яах вэ? Амьдарч буй дүүрэг хороондоо бүртгүүлж, шилжилт төлөвлөгөө хийлгэсэн байх шаардлагатай ба хамран сургах тойргийнхаа төрийн өмчийн сургуулийн элсэлтийн комист хандна. Эцэг эхийн нэг нь орон нутгийн, нэг нь хотын харьяалалтай бол хэрхэн бүртгүүлэх вэ? Амьдарч буй дүүрэг хороондоо бүртгүүлж, шилжилт төлөвлөгөө хийлгэсэн байх шаардлагатай ба хамран сургах тойргийнхаа төрийн өмчийн сургуулийн элсэлтийн комист хандна.